Яг яамны зүгээс сая одоо гамбол тэргүүний хилдэг тэр одоо эргэж харж цэгцлэх ёстой хүлээгдэж байгаа тэр урт нэртэй холбоотой энэ асуудал тэр яамны зүгээс ямар нэгэн тодорхой бодлого чиглэл юу байгаа бол байлгүй яах вэ. Тэгэхээр байгаль орчин ногоо хөгжлийн яам бол энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Хэрэгжүүлэгч болно гэж бодож байгаа бид нар. Ер нь бол эх 4 жилийн манай яамны нэг гол ажил бол энэ урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах асуудал гэж ойлгож байгаа. Шинжлэлийн засгийн газрын уул уурхайн талаар баримталж байгаа нэг том бодлого нь бол уул уурхайн энэ хавтгаарсан энэ одоо замбраагүй лиценз олголт, замбраагүй хамаагүй уул уурхай эрхэлж байгаа энэ байдлыг бол цэгцлэх, хумих ийм бодлого байгаа. Энэ хүрээнд бол урт нэртэй хуулийн асуудал бол тодорхой тусаад явж байгаа. Гол юм юун дээр байна вэ гэхээр бол урт нэртэй хууль маань гарснаас хойш хэрэгжихгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талд байгаль сүйдсэн байгаад байгаа тийм үү? Нөгөө талд хүмүүс уул уурхай эрхлэнэ гээд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэгээ энэ хоёр чинь нэг нь болохоор за хэрвээ чи миний энэ лицензийг авах гээд байгаа бол надад мөнгө өгөө. Бидний оруулсан хөрөнгөө буцааж өгч байгаа. Гэтэл Монголын төр нь болохоор бол за та яг хөө ингээд хөрөнгө зарчиж энд та ямар хэмжээний ус ашиглаж юу? Ямар хэмжээний экологийн хохирол гаргачих юу? Гэдгийг нь тооцож амжаагүй байгаа юм. Тэгэхээр энэ эх 4 жилд бол бид нэр одоо бүр засгийн газрын мөрийн хөтөлбөрч байж байгаа манай яамны одоо хийх ажил болоод ерөөсөө энэ уул уурхайгаас байгаль орчинд ямар хэмжээний хохирол учруулсан бэ гэдгийг нь бол тооцож лиценз болгоноор тооцож гаргах юм. Тэгээд одоо А гэдэг компани 10 лицензтэй байхад тэр одоо манайхаас одоо Монгол улсаас Монголын засгийн газраас 500 одоо тэрбумыг нэгж яхад тэгвэл таны одоо байгаль орчинд учруулсан буюу авсан одоо тэр юм чинь бол 600 тэрбум байна. Харин та 100-ыг буцааж өгөх нэ. За эсвэл одоо бага байвалж гэдэг юм уу. Ийм маягаар бид нэр бол энэ бүх одоо 1182 байгаа билүү? 1782 лицензийг одоо нэмж туслах шаардлагатай байгаа. Урт нэртэй хуулийн дагуу орчихсон байгаа. За 248 тийм ээ? 248 лицензийг бол цуцалчаад одоо ингээд уул уурхайгаа эрхлээ явж байна гэж байна. Тэгэхээр энэ асуудал бол одоо бидний хүлээж байгаа том ажил байгаа. Эх 4 жилд энэ ажлыг бол манай яам хийнэ. Тэгээд жингийн тавган дээр учруулсан хохирол, оруулсан хөрөнгө хоёрыг жигэнж үзээд одоо зөрөөгөө ярьцгаах. Ийм л юм байна. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа дахин хэлье. Энэ бол Монгол хүний үндсэн хуулиараа олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, экологийн тэнцвэл алдагдахаас хамгаалуулах гэдэг эрхийг хангаж байгаа хамгийн гол хууль. Гол мөрөн тийм ээ ой мод гэдэг чинь тэр экологийг гол бүрдүүлж яадаг юм. Энийг л хамгаалахад зориулсан тийм хууль шүү дээ энэ бол. За баярлалаа. Тэгэхээр энэ гол санамж бичиг тусгагдсан дөрвөн үндсэн зарчим бол мэдээж үнэхээр шаардлагатай хэрэгцээтэй хүлээлттэй байгаа учраас л та бүхэн гаргаж ирсэн байх л да. Тэгэхээр яг байгаль орчны хяналтын асуудал гэдэг бол бас их нэлээд одоо гол байр суурийг эзэлдэг. Яг энэ дэр яг үнэхээр төрийн хяналтын сочуу яг бас төрийн бас байгууллагуудын оролцох хяналт бас тодорхой хэмжээнд өссөн хэмжээнд бас хүлээгдсэн хэмжээнд оролцож чадж байгаа юу? За энэ дээр бид өнгөрсөн 8 сараас эхлээд мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж улсын байцаагчийн тодорхой нэг хэдэн хүн улсын байцаагч эрэхтэй ингэж ажиллаж байгаа. Эндээс юу харагдж байна вэ гэхээр ерөөсөө манай байгаль орчны хяналт маань өөрөө хэтэрхий хүчгүйдсэн байна. Тийм учраас одоо төрийн хяналтыг олон нийтийн хяналтаа яаж зөв хослуулах вэ? Яаж байгаа одоо байгалаа хамгаалж байгаа энэ хүчээ зөв ашиглах вэ? Ерөөсөө энийг л их боловсронгуй болох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр өнөөдөр манад нөөц хүч бол байна уу? Байна. Яг бол манайх 1000 гаруй идэвхтэн байгаль хамгаалагчтай. 775 байгаль орчны одоо байгаль орчны байцаагчтай. Энэ улсын байцаагч биш, нөгөө байгаль орчны байцаагч. Дээр нь 500 гаруй улсын байцаагч байна. Дээр нь дахиад 700 төрийн бус байгууллагын гишүүд байна. Энд одоо хяналтын тогтолцоог яаж зөв боловсронгуй болох вэ гэдгийг л одоо бид энэ төрийн байгууллагатай бас өөрсдийнхөө зөвлөмжийг өгөх ёстой, өөрсдийнхөө сандыг өгөх ёстой. Төрийн энэ засгийн газар бол тэр байгаль орчны хяналтыг бас их боловсронгуй болохгүй энэ байдлаар явах юм бол газар орон нутаг маань одоо үлдэхгүй нэ гэдгийг энэ жил одоо манай хүмүүсийн явсан шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөөсөм мөн Төв аймгийн Заамар сумд хийсэн шалгалтаар гарч ирж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Ерөөсөм гэхэд ерөөсөө л нөгөө урт нэртэй хууль хэрэгжиж явах газрууд чинь ямар ч лицензийн
зөвшөөрөлгүй компаниуд орчсон нөхөн сэргээлт нэрийн дор л одоо олборлолт явуулаад тэгээ бүр эрүүл газрыг ингээд километр газрыг ингээд хусцсан байх чинь тийм иймэрхүү хуулийн зөрчлүүд иймэрхүү хуулийг одоо орон нутагт хэрэгжилтийг хангахгүй байгаа явдал маш их гарч байна. Энэ дээр иргэд төрийн бус байгууллагуудад нүд чихэн болж төр хяналттай төрийн бус байгууллагын олон нийтийн хяналттай зөв хослуулах юм л арга хэмжээ авах шаардлагатай. Зөв бол хослуулах нүд чихэн болох тэрэн дээр одоо жишээл ямар хэлбэр арга зам байж болох вэ энэ зэрэгөө. Тэг ингэж байгаа л да. Бид чинь бол одоо энэ төрөл хууль дүрм журмаар бол одоо хөтлөгдөж явдаг тийм ээ. Хувийн хөвшил бизнесийн байгууллагууд одоо ашиг орлого мөнгөөр хөтлөгддөг. Иргэний нийгмийн байгууллагууд бол итгэл үнэмшлэр одоо хөтлөгдөж ажилладаг байхгүй. Хамгийн онцлог ялгаа. Тийм учраас бидэнд орон нутгийн одоо хууль гартай хүрээсэн ард иргэд одоо хамгийн эхлээд очиад уулзахад л одоо юуны мэрэгжлийн хяналтын улсын одоо байцаагчаас бол одоо юу иргэдүүлээд цэрвдэг байхгүй юу? Яг одоо бидэнд дунд нь одоо ажилдаг энэ хөдөлгөөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл очиад уулзахад бол тэдвэл өстой 7 болчихраагаад байгаа чинь. Одоо хамаг зовлон гачигдлаа ярьдаг байхгүй. Тэр чанараараа бас давуу тэдэнтэй ойрдох, тэдний одоо бэрхшээл имийг сонсох, тэдний хүч бололцоог одоо тусалцааг авах, мэдээлэл авах нь шүү дээ бид нар чи тийм ээ авч байгаа. Ийм байдлаар одоо хамтарч ажиллахад бол их юутай нөлөөтэй байна. Давуу талтай гэсэн үг тийм. Төрийн нарийн бичгийн дараагаас сэргээд л асуух гэдэг юм да. Яг энэ хяналтын тогтолцоон дээр ер нь бол дэлхийн улс оронд ч гэсэн байгаль орчны яамыг бол хяналтын яам гэж хардаг байхгүй юу. Ерөөсөө гол үүрэг функц. Манай иргэд ч гэсэн ерөөсөө байгаль орчны яам бол энэ байгалийн нөөц баялаг хууль бусаар ашиглагдаж байна уу, хит ашиглаж байна уу, байгаль орчин бохирдож байна уу гэд энэ бүх юмыг нь одоо байгаль орчны яам хянаж явах ёстой л гэж харж байгаа. Иргэд ч гэсэн. Ер нь мэрэгжлийн хүмүүс ч ингэж ойлгож байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацааны 2002 онд хийгдсэн өөрчлөлтөөр бол байгаль орчны яамыг байгаль хамгаалахаас бусдыг нь хийдэг яам болгоцсон байхгүй юу? Ойлгож байна. Тэгэхээр энэ бол буруу тогтолцоо гэж манай иргэний нийгмийн ч нэг л хатуу байдаг, мэрэгжлийн хүмүүс ч нэг л хатуу байдаг. Тэгэхээр би ч гэсэн энэ дээр бол бас ийм ихтгэл үнэмшилтэй байдаг. Ерөөсөө төрийн байгаль орчны талаарх төрийн үүрэг функцийн хамгийн чухал үүрэг функц буюу ерөөсөө байх ёстой амин чухал функц нь хяналтын тогтолцоо байхгүй юу? Ерөөсөө л тийм. Та гал төлж जैन утаа гаргаж जैन тийм ээ. Яг энэ шиг тийм ээ мод хийж जैन, мод огтлоод ирж जैन гэдэг юм уу. Ингээд бүхэл бүтэн ерөөсө байгалийн нөөц баялагын ашиглалт бол ингээд хэдэн 10 саяараа явагдаж байгаа Монгол улсад. Энэ дээр хяналт тавих хэрэгтэй. Хуулийн дагуу явагдаж जैन үү? Хууль зөрчиж जैन үү? Тийм ээ. Байгаль орчин бохирдож जैन үү? Байгалийн төлөв байдал өөрчлөгдөж जैन үү? Энийг хянах төрийн үүрэг нь өөрөөр хэлбэл байгаль орчны яамд байх хэрэгтэй маа. Энийг нь 2002 онд хасаа хийцсэн. Тэгээд байгаль орчны яам чинь бодлогын яам гэд ингээд л явж идэг. Тэгээд одоо хоёул ганцхан жишээ авъя л да. Хулгайн модл гэдээ авъя тийм ээ. Хулгайн мод гэдэг ихэд хулгайн модны асуудлаар байгаль орчин сайд юу хүлээхгүй. Хариуцлага хүлээхгүй. Тэгсэн мөртлөө ингээд яваад байгаа үстэй ингээд тавчаан мовчон дээр тэр чин зүгээр л яхаа PR л багхгүй юу. Яг үнэн хэрэг дээр хулгайн модны талаар хулгаагаар мод огтлж болохгүй гэдэг хуулийн гаргуулчих. Хэрэгжүүлэх үүрэг нь мэрэгжлийн хяналтын байгууллага үүрэг. Хинд одоо болтол ингээд 10 жил бид нэр яриа л яг энэ байдлаар бол ингээд яриа л. Яг энэ шиг өчнөө 40 асуудал мод, ан амтан, гол усны бохирдол гэл ингээд бүх асуудал ингээд тустай байж байгаа. Тэгэхээр төрийн гол үүрэг функцийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллагаас гол үүрэг нь байхгүй болохоор яаж энэ хэрэгжих юм бэ? Бодлого нь ч байхгүй, хэрэгжилт нь ч байхгүй, хяналт нь ч байхгүй болчихж байгаа. Тэгэхээр одоо бол бид ерөнхийдөө энэ салбарын хүмүүс бол ерөөсөө байгаль орчны асуудлыг эзэнтэй болгоё л гэж байгаа. Хариуцлага тооцох эзэнтэй. Бодлогоо зөв гарга. Түүнийгээ хэрэгжүүл. Тэгээд хяналтаа тавь. Тэгэхээр одоо яаж байгаа юм бэхээр эхний хоёрыг хийчихэж байгаа байхгүй юу? Яам бодлого гаргадаг. Хэрэгжүүлдэг хоёр агентлагийн татан буулгацсан. Өөрөөр хэлэх юм бол ус А2 бол татан буугдаад одоо манайх хэрэгжилтэд хангах нь шүү дээ яам. Өөрснөө хангах. Тийм. Тэгээд дээр нь хяналтаа тавь. Энэ хэрэгжиж гэнэ үү? Энэ бодлого хэрэгжиж гэнэ. Энэ хууль хэрэгжиж гэнэ үгүй юу? Тэгэхгүй бол одоо тэр байгаль орчны асуудал ирсэн засгийн газрын гишүүн одоо мань мэтээс нь ахуулаад хариуцлагыг тооцоод эхлэх хэрэгтэй. Ингэж л эзэмжүүлэхгүй бол ингээд эн чинь дөрөв хуваагдчихад байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ байгаль орчны төрийн хяналт дөрөв хуваагдчихад байгаа. Мэргэжлийн хяналтад нэг хэсэг байж байна.
Байгаль орчны аймагуудын албадад нэг хэсэг байж байна. Суманд нэг хэсэг байж байна. Яаманд нь нэг хэсэг. Яамдах нь болохоор бол тусгай хамгаалалттай газруудад. Ингээд мэрэгжлийн хяналтад ерөөсө 108 байгаль орчны байцаагч байна. Улсын хэмжээнд. Тэгэхэд манай салбар өөрөө 3,000 хүнтэй. Дээр нь төрийн бас байгууллага нэмчи. Идэвхтэн байгаль хамгаалагчаа нэмчи. Асар том энэ айрмаас нь 108-ын одоо шилдэг цэргийг тэнд тавьчаад энэ хүмүүс 108 хүн одоо Монгол орны бүх одоо энэ байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжлийг хянана гинэ. Энэ бол лабораторич байхгүй. Ингээд энэ бол буруу тогтолцоо, энийг өөрчлөе гэж байгаа. Энийг өөрчлөх гээд ерөнхий сайдын захирамж гараад ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхдээ бас манай салбарын энэ асуудлыг одоо нөөцийн хяналтыг нь яам, орчны одоо хяналтыг нь мэрэгжлийн хяналтаа үлдэн ч шиг ийм одоо ирээвэр хураавар юм яриад байгаа. Тэгэхээр би бол энэ дээр хувь хүнийхээ хувьд бол хяналт нэг бол яаман дээр баярхгүй бол хуучнаараа тэгэл явъя. Тэгэл хуучнаараа бид нар явах хэрэгтэй. Тэгэл бодлогоо гаргаад цаасан дээр бодлогоо гаргаад суучлаа. Ийм л юм байна. Ер нь яг энэ болгоныг бас та бүхний гаргасан тэр санамж өчг бол үнэхээр бас одоо цаасан дээр битгий үлдээсэн амьдралын хөрсөн дээр үнэхээр бас анх удаа санаачилсан тэр шиг хэмжээгээр буугаасаа гэдэг утгаараа жаахан дэлгэрүүлж асуулаа л да сая. Ер нь тэгэхээр цөмийн энергийн талаар ч гэсэн иргэний нийгмийн байгууллага бол нэлээд хүчтэй эсэргүүцэл, нэлээд хүчтэй тэмцлүүдийг бол өнгөрсөн хавар бол бас хийжсэнийг санаж байна. Яг энэ тал дээр бас яг эргээд ярихад Дамжсарангоо яг ямар чиглэл дээр бас хатуу байр суурьтай байгаа юм. Ер нь үл яг одоо манай телевиз үзэгчид бүхэл хүн мэдж байгаа. Өнгөрсөн сүүлийн одоо 2 жил одоо 3 жил төлөө Монгол улсын уул уурхай түшгэлсэн өсрөнгөө хөгжлийн энэ гараан дээр ирсэн үед бол ялангуяа одоо цөмийн энергийн асуудлыг ашиглах, за тэгээд энийг ураныг баяжуулах, цөмийн хог хаягдлыг одоо Монголд бид ч өөрснөө мэдээгүй байхад л одоо Японы сэтгүүлч энэ талаар одоо асуудал хөндөж гаргаад олон улсууд одоо зацаад л тэрийг одоо Английн байгууллагаас шагнаад л одоо тийм одоо эрен сурвалжлах сэтгүүлч талаар амжилт гаргасан сурвалжлагчийг ингээд тэр сурвалжлагч тусгай одоо бүр өөрийнхөө зардлаар Монголд ирж энэ улсуудтай тэр гэрээнд гараа өсөх зурх гэсэн ширээний ард суух гэсэн улсуудтай уулзаад л ийм байдлаар л одоо дэлгэглээ шүү дээ бүх юм. Тэгээ энэ дээр үл хамгийн түрүүнд л одоо иргэний нийгмийн байгууллага энийг одоо олж харж бас л одоо нийт зац дуурсан. Одоо ч энэ бидний анхаарлаас одоо гарахгүй байх. Анхаарал байх. Тэгэхээр энэ дээр манай ялангуяа одоо нэг гол одоо нэг 4-5 байгууллага бол бүр энэгээр одоо тийм одоо бид нар чи мэрэгжлийн чиг хандлагатай болж байгаа шүү дээ. Амтных нь амтнаар одоо цөмийн цөмөр хандлагатай гэсэн ажилтны судалгаатай олон одоо байгууллагуудтай гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой ингэж ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол энэ бол олонний анхааралд орсон учраас ерөнхийлөгч энэ дээр одоо бас арга хэмжээ авч өөрийнхөө дуу хоолойг бол ард түмэнтэй хэлсэн. Олон улсын энэ төр дээрээс тэгээ энэ чиглэлээр бол одоо энэ шинэ жилийн засгийн газар бол энэ дээр гэрээнд байгуулагдсан одоо санамж өвчийнхээ дагуу ажиллана хаа гэдэгт үл иргэний нийгэм байгууллагад баярлалаа.